1600 онд Нидерландын East India компани алт, шаазан, амтлагч, торго зэрэг барааг дэлхийн өнцөг булан бүрт худалдах зорилгоор хэдэн зуун хөлөг онгоц ажилуулдаг байжээ. Гэвч ийм өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулах нь маш их зардалтай байсан юм. Аяллахаа өндөр үртгийг санхүүжүүлэхийн тулд тус компани хувь хүмүүст ханджээ. Тэд бол аяллыг дэмжихийн тулд хөрөнгө оруулалт хийж, харин үүнийхээ хариуд тухайн хөлөг онгоцны ашиг орлогын тодорхой хувийг авах боломжтой хүмүүс байв. Энэ арга нь компанид илүү том ашигтай аяллуудыг зохион байгуулах боломж олгож, ингэснээр компани болон ухаалаг хөрөнгө оруулагчдын аль альнийх нь ашиг орлогыг нэмэгдүүлсэн байна. Эдгээр хувьцааг төв даяарх кофе шопууд болон усан бомтуудаар худалдаж эхэлснээр Нидерландын East India компани санамсүргүүгээр дэлхийн анхны хөрөнгийн биржийг бий болгожээ. Түүнээс хойш компаниуд төрөл бүрийн бизнесийг дэмжихийн тулд хөрөнгө оруулах хүсэлтэй хүмүүсээс санхүүжилт татах болсон юм. Өнөө үед хөрөнгийн зах зээлд зориулсан сургууль, мэрэгжил, бүр тусгай телевизийн сувг хүртэл бий болсон бөгөөд бүгд энэ системийг ойлгохыг зорддог. Гэхдээ орчин үеийн хөрөнгийн зах зээл анхны хэлбэрээс хамаагүй нарийн төвөгтэй болсон. Тэгвэл өнөөдөр компаниуд болон хөрөнгө оруулагчид энэ зах зээлийг хэрхэн ашигладаг вэ? Жишээ нь хөрөнгийн зах зээлд гарахаар шийдсэн шинэ кофений компанийг төсөөлөд үзье. Эхлээд тус компани өөрийгөө томоохон хөрөнгө оруулагчдад сурталчилна. Хэрвээ тэд компанийн санааг сайн байна гэж үзвэл хамгийн түрүүнд хөрөнгө оруулах боломж авч, дараа нь компани анхны хувьцаагаа олон нийтэд санал болгох буюу IPO-г ивент итгэдэг. Энэ нь компанийг албан ёсоор олон нийтийн зах зээлд гаргаж, ингэснээр тухайн бизнес ашигтай байж магадгүй гэж итгэж буй байгууллага эсвэл хувь хүн хувьцааг нь худалдан авах боломжтой болдог. Хувьцаа худалдан авснаар хөрөнгө оруулагчид тухайн компани тодорхой хувийг эзэмшигч болдог. Тэдний хийсэн хөрөнгө оруулалт компани өсөж хөгжөхөд тусалдаг бөгөөд компани амжилттай байх тусам илүү олон хүн ирээдүйтэй гэдгийг нь харж хувьцааг нь худалдан авч эхэлдэг. Хувьцааны эрэлт нэмэгдэхийн хэрээр үнэ нь өсдөг. Ингэснээр ирээдүйн худалдан авагчдын авч буй үн нэмэгдэж, харин өмнө нь хувьцаа эзэмшиж байсан хүмүүсийн өмчийн үнц нь өсдөг. Компанийн хувьд хөрөнгө оруулагчдын энэ өсөн нэмэгдэж буй сонирхол нь шинэ санаачлагуудыг санхүүжлэхэд тусалж, мөн тэдний санаанд хөрөнгө оруулах хүсэлтэй хүмүүсийн тоог харуулснаар компанийн зах зээлийн нийт үнэлгээг өсгөдөг. Харин ямар нэг шалтгаанаар компани ашиг багатай мэт харагдаж эхэлбэл эсрэг зүйл тохиолдож болно. Хэрв хөрөнгө оруулагчид хувьцааны үн буурах гэж байна гэж бодвол компанийн үн цаашид улам унахаас өмнө ашигтайгаар зарахыг хичээж хувьцаагаа худалдаалж эхэлдэг. Хувьцаа ихээр зарагдаж эрэлт буурах тусам хувьцааны үн унж, түүнтэй хамт компанийн зах зээлийн үнэлгээч буурдаг. Хэрв компани дахин ашигтай болох шинж тэмдэг үзүүлэхгүй бол энэ байдал нь хөрөнгө оруулагчдыг ихээхэн хэмжээний алдагдлалд оруулах боломжтой. Иймэрхүү нийлүүлэлт ба эрэлтийн савлгаа нь олон янзын хүчин зүйлээс шалтгаалдаг. Компаниуд зах зээлийн нөлөөнөөс зайлшгүй хамааралтай байдаг. Үүнд түүхэн эдийн үнийн үйлбэлзэл, үйлдвэрлэл, технологийн өөрчлөлт, хөдөлмөрийн зардлын өсөлт, бууралт зэрэг хүчин зүйлсүүд орно. Харин хөрөнгө оруулагчид удирдлагын өөрчлөлт, сөрөг мэдээлэл, эсвэл шинэ хууль тогтоомж, худалдааны бодлого зэрэг өргөн хүрээний хүчин зүйлс санаа зовох нь илбэг. Мэдээжийн хэрэг олон хөрөнгө оруулагчид зүгээр л өөрийн хувьцаагаа худалдаж, хувийн сонирхол зорилгоо хөөхөд бэлэн байдаг. Эдгээр хувьсан өөрчлөгдөх хүчин зүйлүүд нь зах зээлд өдөр тутмын дуу чимээ үүсгэж, компаниудыг илүү амжилттай эсвэл амжилтгүй мэт харагдуулахад хүргэдэг. Хөрөнгийн зах зээл дээр үн цэнэ алдаж байгаа мэт харагдах нь хөрөнгө оруулагчдыг алдахад хүргэж, улмаар компани жинхэнэ үн цэнийг буруулдаг. Хүмүүсийн зах зээлд итгэх итгэл нь эдийн засгийн өсөлтөөс эхлээд санхүүгийн хямрал хүртэл бүхнийг өдөөх хүчтэй нөлөөтэй. Эдгээр хянахад хэцүү хувьсагчид нь маш олон мэрэгжлийн хүмүүст хурдан ашиг олох орлого хийхээс илүүтэйгээр найдвартай урт хугацааны хөрөнгө оруулалтыг дэмждэг гол шалтгаан нь болдог. Гэхдээ мэрэгчлэтнүүд энэ их таамаглашгүй системд амжилт олох боломжоо нэмэгдүүлэхийн тулд байнга шинэ хэрэгслүүд боловсруулж байдаг. Харин хөрөнгийн зах зээл зөвхөн баян эрх мэдэлтэй хүмүүст зориулсан зүйл биш юм. Интернет гарч ирснээр энгийн хөрөнгө оруулагчид томоохон хөрөнгө оруулагчтай яг адил аргаар хувьцаа худалдан авч чадхаар болсон. Мөн олон хүн энэ нарийн төвөгтэй системийг сайн сурч мэдснээр хувьцаагаа арилжиж, өөрсдийн итгэж буй бизнесээ дэмжиж, санхүүгийн зорилгоо биелүүлэх боломжтой болно. Эхний алхам нь ердөө л хөрөнгө оруулалт хийх.